ручного. Меня телекомпания Стамбул'dan çevrede yavuz zarçık, Abdülçin'in ilerlediği konunu, zarçık, Çumunguatlı, Seçmek, zarçık. Би таамаг 2 хүн өвлөсөн шүү дээ. Скаут блогийн шинэ дугаар эхлэх гэж байна. Энэ удаагийн дугаараар би Тайланд улсын Бангкок хотод болох скаутуудын Аз номхон далайн бүсийн скаутын Top Leaders Summit Meeting буюу одоо скаут улс орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтанд орохоор бол Бангкокыг зорьсон байгаа. Тэгээд энэ уулзалтынхаа сонио ачин тэнд яг юу болдог талаар та бүхэнтэй бас хуваалцсан. Тэгээд мөн Тайланд, Бангкокын талаар бас илүү их мэдээлэл хүргэнэ гэж бодож байгаа. Тэгээд та бүхэн надтай хамт байгаарай. За ингээд Бангкокын скаутын уулзалт дээр ирсэн Тайландын скаутын холбооны тусч авч байна. ไม่มีในตารางใช่ค่ะ Орой орсон байна. Тайланд улс эндээс 1 цагийн зөрүүтэй байна. Тайланд дарга хүмүүс тайлбарлаж байна. Байгалаа хичээлж байна. Нэгэн орж байна. Манай онгоц 2 цагаар хойшлоод зовж зүдэрч ирлээ. Гэхдээ одоо гоёо. Бангкок ирсэн байна. За ингээд Аз номхон талан бүсийн скаутуудын 11-р Top Leaders Summit Meeting болох Mountain Riverside зочд буудал дээр ирлээ. Хонконг дээр нислэг жоохон саатаад нэлээ оройхон ирчлээ. Одоо орж унтъя да. За өглөөний минь төргий ингээд Summit маань эхлэхэд бэлэн болсон. Одоо тэгээд 9 цаг нээлт болно гэдэг саммит руу орох гээд явж байна. Өдөр чинь 4 сарын 24. За одоо яваад оръё. За ингээд саммит болох зааландаа ирсэн байна. Одоо энэ конференц холлд нь саммит болсон. Тэгээ энд болохоор зохион байгуулагч Тайландын скаутууд байна. Тэгээд тэр хэсэгт нь болохоор ингээд янз янзын EPR-ийн базар болон бусад үйл ажиллагаануудын мэдээллүүд бүүтүүд авсан байна. Энэ бол Тайландын скаут шопинг бас энэ өөрсдийнхөө айтемнуудыг зарж байна. Гой скаут юмнууд байлаа. Энд бас хүмүүс авчихна. Зөндөө олон хэрэгтэй очно.ไม่รู้ราคาเขาตั้งมาให้ За ингээд энэ бол Summit Meeting зохион байгуулалт урлагийн заал байна. За ингээд энд бол нийт Аз номхон далайн бүсийн 33 улс болон зочноор бусад бүс нутгуудаас улсууд ирсэн байгаа. Мөн дэлхийн скаутын хөтөлбөрийн байгууллага тэгээд бүсийн удирдлагууд ирсэн байгаа. Ер нь бол ойролцоогоор нэг 200-300 хүн бол байх шиг байна. Тэгээд тэр хаваас суудлаа олох юм шиг байна. За барыг тэнд байна да. За тэнд Монголиа гэж бичсэн байна. Тэр тийшээ очиж суух юм шиг байна. Where from now on За одоо ингээд Тайландын
боловсролын сайд нь скаутын холбооны юуны дарагч гэнэ дарга ирэх гээд орон даяар бусан зогсолт хийж байна. Даргыг хүлээж ийн өнөрөө даргыг хүлээх гэдэг ойлголт бол манай Азад их хүчтэй нэвтэрсэн монголчууд заримдаа бүр цөмөрцөн байдаг юм дээрээ өнөрөө сайхан хүлээгээ зогсож байна гэх. Ингээд нээлттэй үйл ажиллагаа эхлэх гэж байна. Үлээвэр хөгжимтэй. Орсын скаутын тоглоомч Association of Hong Kong. одоо энэ жилээс эхлээд My Scouts of the Philippines. Казахстан хэд The хэдэн Bihar Scouts and Guides of Албаасаар India. Аз номхон долоон бүсэд харьяалагддаг болсон байгаа. The Scout Association of Papua New Guinea. Орос, Украины, Yerevan, Солон, Ruka, Indonesia. Оросод манай бүс рүү Pakistan Boy Scout хөгжсөн байгаа. Association. Энэ сайтай хүмүүс Scouts болохоор Association of Japan. хандж байгаа. Scouts New Zealand. За ингээд манай Казахстаны скаутын And also Organization of the Scout Movement of Kazakhstan. Nepal Scouts. Coming next is Kiribati Scout Association. Myanmar Scouts. And welcome Korea Scout Association. ингээд солонгосчууд явж The байна. Scout Association of Mongolia. За манай Монголын Coming next is the Scout Association of Macau. Scout Association of Maldives. And Persekutuan Pagkakap Malaysia.
Asia. Ранга алтайсаа саммитийн нээлт маань боллоо. Нээлээ. За ингээ саммитийн эхний өдрийн welcome dinner cruise дээр хоол идэнэ гэнэ. Усан завин дээр хоол идэх гэж явж байна. Хамаг өнгөлөг хувцснуудаа өмсөд хүмүүс хамаг ганган дээрээ тавиад cruise дээр хоол идэх гэж явж байна. За сайхан идэж өгөн дөө. Хоолныхоо зургийг харуулнаа та нарт. ก็ได้รับพระบรมราชานุญาตให้ใช้เพื่อเป็นอนุสรณ์ถวายความรำลึกในพระมหากรุณาธิคุณของ Гараад ирсэн байна. ในปัจจุบันในหลวงรัชกาลที่ 9 ทรงมีพระราชประสงค์ Өдөртөө хоол идэх усан онгоц маань явах юм болов уу? Зогсчих юм болов сайн мэдэхгүй л байна. Явуул бас хэрэгтэй л юм дээ. ทางสำนักงานลูกเสือแห่งชาติพี่น้อง Хоол маань хорт ирээсэ. พระราชนโยบายจากองค์ท่านมาจัดทำ За нөгөө нэг хоол идэх ёстой онгоц маань яваад эхэлсэн. Одоо тэгээд явгаал хоолоо идэхээр болчлоо доо. Сайхан сайхан. Different type of foods. For the front row, you don't have to go grab the food. Угаасаа бидний юу ч хийжсэн дэлхийн өөрөө хөдөлж яадаг гэдэг те. Яг тэр шиг л юм болж байна да. Одоо хоолоо идэн хоолоо идэж хаад усан онгоц нь явж байна. For the opening song of За cruise дээр хоолоо идэх гэсэн. Манай айлтна далайн жом гэж нэртэй. Самаха авсан байна. Манай байглаа ихч. Гой хоолнууд авсан байна хүмүүс. Би одоо л хоолоо идэх гэж байна да. За, cruise tour маань үргэлжилж байна ингээд. Icon Siam гэдэг Бангкокийн бас томоохон Хятадны төвүүдийн хажуугаар өнгөрч байна. Тэгээд яг энэ үед манай Аз намхлаа бүсийн Vice Chairman Simon Pink тайлбарлаж хийж байна. hospitality from the NSOT. Тайландчуудаа баярлалаа л гэдэг. Гэхдээ маргааш занжаагаад энд ирнэ. Энд заавал ирнэ. One, two, three, Kapunka. Yes. Thank you for all of you. Especially I want to recognize Ингээд Бангкокийн гудамжаар гэж нааж голоор усан онгоцтойгоо явж байгаа гүүрэн доогоор гарах гэж байна. Энэ бол Бангкокт байдаг хамгийн намхан гүүр гинэ. За бараг толгоогоо таслуулахаар юм босоод зогсож байна. За ингээд Бангкокийн хамгийн намхан гүүрэн доогоор гарлаа. Гүүрэн дээрээс нь хүмүүс сайн уу маань л гэдэг таниад ах шиг байна. Энэ нэг влог хийдэг. Энэ нэг Монголын влог хийдэг скаут гэдэг таниад ах шиг хаа юм аа хэлгээд. За ингээд Тайландын алдартай сүмийн хажуугаар явж байна. Ер нь бол Тайланд улс чинь нөгөө Сиамын соёлтой учраас шашны төвүүдний юм Angkor Wat шиг гэдэг байдаг. Бараг бүгд босоод бичлэг хийгээд эхэллээ. Манай хайлуун дарга хүртэл бичлэг хийж байна. Оо тэр цаана байгалмаа ерөнхийлөгч байсан. Оо байгалмаа ерөнхийлөгч болохоор тэр Come and find happy time in Thailand. It's alright. Excuse me, let's be selfie. За
За ингээд educational tour эхэлсэн. Хайландын хааны ордныг үзэх гэж явж байна. Хааны орд руу орохдоо метроны гейт шиг юмар ордын байна. Орд нь олт энэ харагдаад байгаа маа. Метро руу ордог шиг орд юм биш. За ингээд educational tour хамт явж байгаа хүмүүс байна. Хайландын хааны орд үзэх гэж явж байна. За нөгөө метроны хонглолч явж байгаад цаашаа буцаад дээшээ гарч ирж байна. Одоо энэ дээр л манай хааны орд их юм шиг байна да. За тийм юм шиг байна ингээд. Хэрэмнийхээ ард ороод ирлээ. Гэтэ ер нь бол метроны хонгол биш нөхөн гарцал байсан юм байна л. Нөхөн гарцсан манай метроноос л амар юм байна. Өнөр марч метрог үлээ. Хойслоо. За ингээ хааны ордны яг үүдээр орох гэж байна. Энэ бол нэг хүн тэнд явж байна. Нэгүнэ. За ингээ хааны ордны хүнд тааруулсан явж байна. За хүнд тааруулсан гэх багтаа өөр юу гэх юм. Юм нөгөө лаг хувцастай цэргүүд нь явж байгаатай таарлаа. Сэлмдүүлэх юм. Хааны ордон руу ер нь бол задгаа хувцастай ордгүй мордгүй байна. Энэгээр боо юм болт юм байна. Хай манай их чинь шорттой ирээд шууд үйдэнд баригдаад хүчээр ийм заантай өмд авч өмссөн байгаа. Тэгээд манай бас нэг найз нэрийг хэлээд яг хоо скаутын холбоонд ажилладаг нэг найз өнгөрсөн 11 сард Тайланд яваад ирэхдээ яг ийм өмдтэй ирсэн юм. Тэгээд одоо бол би тэр өмдөө яаж авсныг нь ойлгох шиг боллоо. За тэр яг одоо ингээд хааны орд руу орох гэж байна. Ийм гоё. За ингээд OK， 你们往这边走了。хаалга маалга нь хасарчээд чод ингээ алт гэж байгаа штэ. Гэлчл хүмүүс үрж ирээд авах гэдэг юм байна. За юм аяллаа маптай боллоо газрын зураг явчихсан төөрүүл ашиглан бүр болохгүй бол малгай хийгээд өмснө амар алуу маань. За ингээд ордны яг уртталт нь ирсэн бай. Энэ одоо том ордон. Харман гом бай. За educational tour маань үргэлжилж байна. Хааны ордон дотороо явсаар л байна. Яг дотгошоо ороод янгууд нөгөө бичлэг хийж болдгоо. Алтан бурхны туухах гэж Монголоос ирсэн хүмүүс бас оролдож ирсэн сурагтай. Тэгээд харин утасаар хамаагүй бичлэг хийж болдгоо юм байна. Тэгээд бас гоё газруудаар орж яваа шүү гэд гаднаас нь харуулчихъя. Okay, everyone, this is the next stop. The happy room is over there at the blue sign over there at the corner. So I'll give you like 5 minutes or 10 minutes if you would like to go to the happy room, and then I will let her to start the presentation. What is the happy room? Washroom over there. Oh, washroom. Yeah, I thought Happy room. happy room. Happy room. Yeah, it's called restroom to happy room because of this hot. Instead of comfort.
See, when you go there, За тэгэхээр ингээд 5-10 минут хүмүүсийг happy room руу орохоор явсны хаан бид нар эдэн жижигхэн хаалганы сүүдэрт хүлээж байгаа дотогш орох юм шиг байна. I take for example Sri Lanka. Up to about 30-31 years they live with their parents. So our youth age is at 30. So getting 40% below 30, it's a criteria in the GSET 3.0 assessment tool as well. I think personally it's better to use that is better word and that is more logical. Yeah. As a leading provider of non-formal education, the KPIs include 4 online forums, an awareness workshop on the Rio Declaration, and a summit of the world's largest youth organisations. We are very happy to report these following achievements. The subcommittee organised 2 youth forums, first for Northeast Asia, hosted by the General Association of Scouts of China, and for South Asia, hosted by the Bharat Guides and Scouts and Guides of India. The other 2 forums are planned for Southeast Asia and Oceania. From 1st May 2022 until 31st March 2024. As a chair of the Monitoring Task Force, I would like to thank the team of Monitoring Task Force which helped us to develop. Secretary General За одоо ингээд this exciting new strategy for scouting. дараагийн Are you excited about it? Are you really excited about it? Okay. So to start off, anyone look at шинэ стратеги талаас ярилцах гэж байна. Yes. By heart. It's not by heart. Not even me. I'm trying to decide everything. All right. So let's get started. Okay. So when coming with this. За ингээд өнөөдөр саммитын маань сүүлийн өдөр гол юмнуудаа тохирсон. Тэгээд өнөөдөр ерөнхийдөө дүгнэлт репортуудаа хийгээд саммит дуусах юм шиг байна. Сүүлийн өдөр гол хаалгаар орж ирлээ. Сүүлийн өдөр гэсэн шиг. Ер нь бол хаалгын хөндлөн бүсийн 33 улс маань саммит дээр ингээд өөрсдөө тойроод суудаг. За тэр талд тайзны яг баруун гарт талд манай хаалгын хөндлөн бүсийнхэн суудаг. За зүүн гарт талд нь Дэлхийн скаутын холбооныхан. Тэгээд цагаан толгой хэсгийн дараалалаараа баруун гарт талаас эхлээд Австрали, Бангладеш явсаар байгаад Макао, Малайзия, Малдив, Монгол ингээд тийш Мянмар, Непал гэд явдаг. Тэгээд Тайланд, Вьетнам мөн одоо энэ хурал яг observer буюу ажиглагчаар оролцож байгаа. Бусад гадны улсууд төр хойгуур сууж байна. Жишээ нь Франц, Польш байна, Египт байна. Мөн энэ зам болох Египтэд болох Дэлхийн скаутын конференцд бас нэр дэвших гэж байгаа кандидатууд ирээд өөрсдийнхөө мөрийн хөтөлбөр юмыг танилцуулдаг байгаа. Хурж ирээд бэлэг мэлэг өгөөд надад саналаа өгөөрэй гэх. Энэ жил ч ерөөсөө битүү сонгуул юм шиг. Одоо жишээлбэл Солонгосын скаутууд ийм бэлэг өгсөн байна. Thank you. 감사합니다. За Солонгосын скаутууд маань бэлэг өрдөөсөн байна энд. Ингээд сандал дээр хүрэл ирэхэд бэлэгтэй л байх. Тэр цаана бүр Малайзийн скаутууд National Chief Commissioner нэг айгүй боёнтой царайтай ахгүй байдэн тэр маань билээ өгсөн байна. За тийм мөн энэ одоо саммитыг зохион байгуулах үйл ажиллагаанд бол ингээд оролцож байгаа зохион байгуулах хорооныхан энэ пресс тимийнхэн бүгдээрээ л скаут хүмүүс байдаг. Тэгээд маш тажгүй сайхан явж байна.
За энэ сууж байгаа хүн бол Mr. Devraj байна. Educational Subcommittee-ийн chairman байгаа маань Непалийн. I'm making some vlog for my scouts. Very nice. За энэ Myanmar-ийн scout-ууд ирсэн байна. Манай хөвшүүд. Шинэ саммитийн хөвшүүд л юм да. За ингээд сүүлийн өдөрлөгөө орох гэж байна. Тэгээд хурлын үеэр нэг юм бичээд байхад бас цааш хэцүү байдаг. Яг эд хэрүүл оруулж болж байгаа учраас бас хамаагүй бичлэг хийж чадахгүй байгаа. Ганцаараа нэг уцаа гаргаад бичээд ихлүүл хүмүүст бас жоохон сонирн байх гэж бодоод айгаад байдаг. За бусдаар бол юм байна дөө. Тэгээд манай хурлын төлөөлөгчд надаас хоошоогоо ингээд суудیں۔ Арай орж ирээг байна. Өглөөний цайгаа ууж байгаа бох. Би нөгөө эрт босдсон болохоор босож гадуур жоохон гүйж байгаад тэгж өдр орж ирээ суудсан байна. За ах нар ер нь бол хурлаа өдөртөд явж байна. Тэнд манай хамгийн том ах. Моин Барсана Аз нөхөн далаа бүсэн. Good morning, everyone. My name is Dr. Mohammad Zindili, member of the Regional Scout Committee. I will be your presiding officer this morning. Before we start, may I respectfully and voluntarily Аз нөхөн бүсэн бүр том ах нар гараад ирлээ. За committee chairman Dale Carvera, congressman, тэнд манай regional director JR Manadar. Before we start, may I request all of you to please put your phone on silent mode. Бүсийг юм жоохон бараанд хүмүүс л иргэшээгээд байгаа. Ladies and gentlemen, I welcome Dr. C. Thank you, Mr. Chairman. As part of the Global Volunteer or the AIS cycle, the Asia Pacific region recognizes individuals who has contributed to scouting for the benefit of young. Outstanding contribution to the scout movement. He has been involved in various leadership roles at national, regional, and global levels, helping to equip young people with essential life skills and scouting activities. My team had been actively engaged in the youth sector from 2014 to 2017. He was a youth advisor and a member of the steering committee of the World Scout Committee and a member of the Innovative Scouting Work Stream. Монгол улсын chairman авалт авсан ганцхан хүн байдаг. Scout холбооны хүндэтгэл хэрэглэгч байна. For the Scouts Award from 2015 to 2017. He is currently a WASP consultant for the Youth Program and Youth Engagement Service. Maid is a dedicated member of the Scouting community in Maldives. He has been the Chief Commissioner of the Scout Association of Maldives since 2022, the National Coordinator for Scouts of the World Award, and the Chairperson of the Youth Program Committee in 2022. He has also previously served as National Commissioner for Youth Program and Vice Chair of the Youth Program Committee. He has demonstrated his commitment to the Scouting community through his leadership roles and participation on various committees, for being an inspiration to future young leaders with an unwavering passion and dedication. Maid Mohammad Zahir is conferred the Asia Pacific Regional Chairman's Award in recognition for his exceptional service to Scouting and youth development. Maid Mohammad Zahir. In the conference to find it. We are trying to show you some of the preparation for the conference because we are ready to welcome. Attached to this hotel, we provided you with more than 14 hotels. There are a lot of hotels that you can use, different categories.
All of them are just 10 to 15 minutes away. Through a bit more the agenda, so the content of the conference, talk a bit deeper about different agenda items, also mention more details about digital participation, and we will actually look together at the conference website so that you can see on the screen where you can find different. 应该是这么说吧，像网红啊，对，就是这些 YouTube influencer 这样的事情。I think it's just like to invite some investor, yeah, also can invite them to work with scouts as ambassadors. 자, 다른 경우 Good afternoon. 벌써 It is a great pleasure to see many familiar faces for the next time here in the Asia Pacific Scout region. And I'm absolutely happy to convey my greetings of highest appreciation to you, dear leaders of APR from Scouts in Poland. We already started preparations for the next great adventure of the Scouting movement, and a little more than 3 years are before us to be prepared together to meet in Gdańsk. The Polish Scouting and Guiding Association is hosting the 26th World Scout Jamboree in 2027. This jamboree will inspire Scouts to act bravely for the future of all of us and for our planet. Let's discover Poland together, from the raw Baltic Sea to the towering Tatra Mountains. Whatever you do it bravely. Poland 2027, the 26th World Scout Jamboree. The World Scout Jamboree is scheduled to happen in 2027 in Gdańsk, in the northern part of Poland, at the very site of our former National Scout Jamboree, with participation of 16,000 people, and that was organized there in 2018. We are on the first stage of the preparations, so it's not too late to get organized. The dates of the Jamboree are already fixed and approved by the World Scout Committee. It's from 30 July to 8th of August 2027, and we will meet to celebrate 120th anniversary. 자, одоо 2025 онд Тайван улсад зохион байгуулагдах Аз номхон 7 бүсийн скаутинг конференсийн мэдээллийг явуулах гад Тайваны скаутинг гадаад харилцааны дарга Шерман гарч ирсэн байна. За, одоо видео нэхлэх гээд техникийн сааталтай байх шиг байна. За, ингээд Аз номхон 7 бүсийн 11-р summit meeting хаалтын үйл ажиллагаанд бэлэн болсон байна. Энэ бүх дарга нар ирээд суудсан байна. За, Тайландын Messengers Office-ийн координатор Ваняда хөтлж байна. За, ингээд хаалт болох чинь даа. Good afternoon, brothers and sisters in Scouting. My name is Pon Vihati Betan Warfran. Once again, За, ингээд summit дууссан. Өстой гоё байна. Гараад шопинг гэх гээд бөөнөрөө явж байна. Summit-аас 300 баатын ваучер өгсөн. Одоо 300 бааттаа л Монголд байгаа бүх хүмүүс бэлэг дарандаа. Бүх юм 30 баат гэдэг дэлгүүрлөө н ороод 10 юм авчихаар биш үү. Тэгээд ер нь бол одоо гараад сайхан дэлгүүр хэсгээ явж байна. Дэлгүүр хэснэ гэж бодохоор сэтгэл хөдлөд ах юм аа. 4 хоног заалан цооцсон чинь дундуур нэр нэг явсан юм байна. Гадаа чи юм халуун мөлөө дотор бүр даарад хөлдөж өгөх гээд халуун юм уугаа суугаад байлаа шүү дээ.
За тэгээ жоохон энтхийн дэлгүүрээр явж байгаад ирье. Сайхан байна. За ингээд явж байгаад амар удаа алхаж жагаад Терминал 21 гээд шопинг молл дээр ирсэн байна. Одоо орж дэлгүүр ирсэн ээ. Амар хоол алхаж ирлээ. Бараг 2 цаг алхаад ирлээ. Одоо гоё орж дэлгүүр ирсэн ээ. Айгу том дэлгүүр байна. Гой өмтэй юм байна. Би Google-ийн зурган дээрээс харсан. Google Map-ийн. За тэгээд одоо орохоор явж ийн. Манай ихч орох гэдгээр нь заавал орох ёстой гэсэн. За Uniqlo байна. Uniqlo-гоос ихтэй надад бол оомсол таардаг. Оомс оролт хоёр л таардаг. Тийм учраас Uniqlo руу би бол орохгүй. Тэгээд бусд руу нь бол орно. Энд бас гоё ресторант байна. Оо дотроо эн чинь бүр юм гоё өвтэй. Кино театртай нэр эн чинь. Оо за. За манай байгалийн бол энэ удаагийн аяллаа ерөөсөө шопинг хариуцсан. Мэргэжилтнээр явж байгаа. Ингээд урдчлаад энтхийг ирээд үзээс худлаад биднэрт бас 300 баатыг купон тараасан. Тийм байна. Энд орч усан завтай байна. Одоо сайхан амралтын өдөр учраас пиг байна. Яа, Хонконгд ирсэн. Хотын төв ороод 2 он санаатай. Jackie Chan-тай кинон дэр гардаг улаан таксинд суух гэж. Хонконгийн такси. Улаан өнгөтэй яг Jackie Chan-тай кинон дэр гардаг. Такси байна. Одоо суухгаа явж байна. Яа, одоо ингээд нөгөө лаг улаан таксиндаа суугаад Хонконгийн төв рүү Kowloon дүүрэгт байдаг. West Kowloon гэдэг буудлын руу явж байна. Таксинд бүр найгвэ энэ хойно нэг юм чахраал амарч юм байхгүй. Хонконгийн такси болохоор нисгтэрээс West Kowloon ороход 240 гэж байна. За 245-аас 45 орчим доллараар явд юм байна. Хонконг доллар шүү. Америк доллар биш шүү. Тэгээд хэл ам хийгээд. Ийм болсон гэдэг бидэрт мэдэж байгаа юм байна. Тэгээд жодооч хэд гэж хэлсэн. Жодооч төдөө өгөөрэй. За. Бас ингээд цаанаас нисгээс угаасаа шалгад юу энэ урдчлаад гаргаад өгчт юм байна. Жолооч нэмж үн хэлэх нэг уу одоо үзэх юм байна л да. Юусэн ч нэг Хонконг долларч бараг 500 төгрөг байдаг лөө. 400 тийм 500 төгрөг байдаг. Хоёулаа ер нь бол 80 мянгаар таксидчлээ. Яадаг. Метроч баг ялаагүй шүү. Харин тийм метро сая бас аар үлдээ байсан. Хүний 74 хүний чинь 300 заа шүү. Тэгээд метрогоор явахаар ч бас алхам малхан. Дахиад нэг дамжина гэхээр ер нь бол метрогоор явсан таксигаар явсаар дөндөд юм болж байгаа шиг байна. Хоёулаа жишээлбэл одоо 140 гэхээр таксины мөнгө болж байгаа. Тэгээд ганцаараа явж байгаа юм. 2-3 л явж байгаа таксист. Тийм. За байгалийн юм асууя. Хамгийн анх гадагшаа аль улс руу явж ирсэн бэ? Япон явсан шүү дээ. Хуваараа юу? Өөрөө л авсан. Ер нь анхны чинь гадаад улс ямар улс вэ? Москва шүү дээ. Ямар байсан? Гоё байсан уу? Гоё байсан. Тэр их чарс гоё байлаа гэдэг. Скаутер бол хамгийн анх Япон явж ирсэн тийм. Раур мөдөд явж ирсэн тийм. Ер нь хамгийн эхлээд Орос яваад тэгээд Япон. За одоо ер нь хэдэн улсаар нийт явсан байв? Баримжаа 40 50. За 50-аараа хүрэхгүй. Гэхдээ 40 бол хүрэх бах тий бараг. За хамгийн гоё гэсэн 3 улсаа нэрлэлтэй бүр юм best top гэж бодож байгаа. Нэг гэхээр хүмүүс жоох хэцүү байд юм. Эхний 3-аар нэрлэж. За
гоё гэвэл Макао хамгийн гоё байсан, Сингапур гоё байсан, Хайнан бас гоё байсан. Скаутынхаа юугаар явах юм бол Грек гоё байсан, Мексик гоё байсан. Тэгээд Словения, Азербайджан бас гоё байсан. Дөрөв болж байна тийм. Словения, Азербайджан хоёрт чинь 14-17 онд дэлхийн конференц болсон тийм. Энэ жил бол Азербайджан бас гоё юм байлээ нөө. Ерхий сайдны архитектур мэргэжилтэйг юм амар гоё архитектурын гоё барилгууд аюултай юм. Манай хурал мод болж ирсэн. Хажууд нь музей байсан. Тэд нар үнэхээр гоё юм. Бас батад тийм гоё дизайнтай гоё архитектуртай байшин байгуулсан гоё юм. Баярлалаа. Дараад их дахиад юм асуунаа. Нэг арал байдаг гэстэй. Гарангот бараг даалаа. Өөсөө гараад таа. Нон огсан полис бодсон гэж байна. За энэ Хонконгийн нөгөө нэг амар өндөр барилгууд орон сууцнуудын хажуугаар явж байна. Чирээс зөндөө олон юм орон сууцнууд. Хишиг даалаа зоригтой урд нь уулаад байдаг. Клип хийсэн шүү дээ Хонконгийн айшин бодонд. Хонконгийн нарийнх фото шүү дээ. Тий. За бидний очих цаа Каолончин бол ер нь Хонконгийнхоо төвд ордог. Төв дүүрэн рүү явах гэж байна. Тэнд бас гой зөндөө олон гоё юмнууд байгаа. Тэгээ тэнд бид нар бас нэг ганц 2 хоног болохоор өдөж ууж байгаа гоё юмнуудаа үзүүлнэ та нарт. Хүлээж байгаарай. За ингээ Хонконгд ирээд өөртөө хоолоо идэж байна. Сая гадуур явж байгаа таг хятад гадуур орж ирээд ямар ч англи хэл мэдэхгүй ямар ч нэг хоол загтсан чинь бас гоё хоолнууд ирд юм байна. Каритай, нугастай, гахаатай, стейк, дэн френч фрайстай. Ер нь гоё амттай каринууд ирсэн байна. Хонконгд өөр оройныхоо хоолыг идэж байна. За ингээс хамт дууссан тэгсэн чинь халуун газар кондишнтэй өрөөнд их суусаар аваад ханаад өрсөн юм шиг байна. Халуураад нус гоожод. Тэгээ Хонконгд буудалтай байжгаад манай нөгөө эмэгтэй скаутын бүсийн товчооны гишүү Крис маань надад маш их ийм зөндөө олон юмнуудыг сая өглөө авчирч өглөө. Өнөөдөр буудалтай бүтэн өдөржингөө хөвтөж имчилгээ хийх юм шиг байна. Шүн баг унтч чадсангүй. За ингэж Крис надад им авчирч гисэн. Энэ дээр бүр захиа бичсэн бэлээ. Ингэж уушуу. Гэрэ тэгэрээгээ. Дээрээс нь сүү авчирч гисэн байна. Витамин С-тэй бас нэг юм авчирч гисэн байна. Мөн Tokyo Bakery гэдэг амар гоё дэлгүүр bakery байдаг. Тэндээс сэндвич тэгээд бас юм талах. Оюулын нөр чи нэг үлээ тийштэй. Зайцтай сэндвич тэгээд юутай самартай талах хоёр авчирч гисэн байна. Хүний сайхан сэтгэлээ гэж нэр тэ гадаадд ч байсан ч гэсэн гоё ах юм да. За ингээд Хонконг улсад ирснэх Брюслигийн өшөөн дээр ирлээ. Хонконгийн алдарч жүжигчин манай аав ээж мэлшин болон манай байгалаа ихчийн залуугийн краш жүжигчин байгаа. Энэ бол маш алдартай хүн. Дэлхийн олон кинон дээр уушуу тулааны спортыг таниулсан, урлагийг таниулсан тийм хүн байгаа. Тэгээд энэ бол бас Хонконгийн амар гоё дурсал газар. Брюслигийн хөшөө байд юм байна. Том голын ирэг дээр. За тэгээд Брюслигийн хөшөөнд дээр ирсэн байна.
За ер нь бол Хонконгд борооны улирал эхэлсэн. Ер нь ихэнхдээ л үүлтэй бороотой байгаа. 70 эргээр хувьд таньдаг хүн таарлаа шүү дээ. Монгол хувьд шүү дээ.